мэдээллийг өмнө нь бид мэдээлж байсан. Ямар шалтгаанаар ийхүү Монгол хүнийхээ өдөөс буу шийдэм шагаахтай хүрсэн талаарх шалтгааныг иргэний хөдөлгөөнийхэн өөрсдөө тайлбарлаж байна. Гол мөрөн ойн сав газрын тухай хууль батлагдаад 2 жил болж байгаа хэдий ч хууль хизээж хэрэгжихгүй байгааг өнөөдөр хэвлэлийнхэн тандсан иргэний хөдөлгөөнийхөө ярьж байлаа. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд уух усгүй идэх өвсгүй болгож байгааг шүүмжлээд манай улсад томоохон 4-5 ортыг ашиглаж байна. Харин уулын ам болгонд алтны уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь гол ус бохирдох цаашлаад хүний өсөлт хөгжлөнд нөлөөлж байгааг бид хараад зүгээр сууж байхгүй гэдгээ ярьсан юм а. Эхлээд бид жагсан, өлсгөлн зарлсан, сүүлдээ бүр тисгээ болоод буун дуу гаргасан гэдэг онг гол хөдөлгөөний тэргүүн мөн хоёр ярьлаа. Энэ сарын 2-ны өдөр Мандал сумын Түнхэл суурингийн ойролцоох Булгийн ам гэдэг газар алт олборлож байсан Пурам компани техник хэрэгсэл рүү хөдөлгөөнийхэн буудаж энэ үйл явдал эхэлжээ. Солонгост ажиллаж байгаад ирсэн 4 монгол залуугийн бизнес болох Пурам компанид энэ үйл явдал болсон юм. Бид урьдаас төлөвлөж байгаад буудсан. Тийм учраас хүний амь насанд аюултай үйлдэл угаасаа болохгүй байсан гэдгийг өөрөө буудсан мөн хоёр ярьж байсан юм а. Гол ус байгаль орчноо харьсан иргэний хөдөлгөөнийхэн төрийн 3 өндөрлөгт хугацаатай бичих хургуулээд байгаа бөгөөд хариугаа хүлээж байгаа юм байна. Ер нь шүү дээ юм байна. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд шүү дээ энэ техникүүд шүү дээ. Одоо гол ус сүтгэж байгаа уулуурхай үйл ажиллагаа энэ бол зэвсэг шүү дээ. Энэ бол бид нар амь нас ерөөс огт эрсдүүлдэг байгаа. Эрсдүүлэхгүй юу байж хий гэж хийсэн. Тэгээ яг тэрийг хийсэн. Хийх юмаа гэж хийсэн байгаа. Ясаар хийсэн байгаа. Энэгээр ч өдөр бууж өгдөг. Тэр уурхайн техник рүү төлөвлөсөн байсан. Бүгдийг төлөвлөсөн. Бүгдийг ингэж хийгээд төлөвлөсөн байсан. Пундуу гаргаж гол ус байгалыг хамгаалсан иргэний хөдөлгөөнийхэн тухайн үед ямар үйл явдал болсныг тодорхой хариулах боломжгүй гэж байна. Учир нь одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Харин үүний дараа бол ярьж болно гэсэн юм а. Ямар ч гэсэн бид Йонкс дэлбэлэх гэж буудсан нь буруутай үйлдэл хийгээгүй. Гадуур яриад байгаа шиг бид баримтлагдаагүй зөвхөн мөрдөн байцаалт өгч байгаагаа мэдгдсэн юм а. Мэдээллийг Жавзмаа Баатар нар хүргэлээ.